Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд өнөөдөр би нэгэн босын явдлаас сэтгүүлсэн кино ярьж өгөхөөр бэлдсэн байна. За ингээд кино руу орцгоё. Охингүүгээрээ хаашаа ч явахгүй гэж энэ кино нь Иран нөхөртэй Америк эмэгтэй амьдралын түүхээр хийгдсэн кино юм аа. За анх эхнэр нөхөр хоёр Америк танилцаад бие биендээ хайртай болоод гэрлсэн. Тэгэд гэрлээд нэг охинтой болоод охин нь 4 настай байхаас киноны үйл явдал эхэлнэ. За Махмуди буюу нөхөр нь эхнэртэй халамжтай охиноо эрхлүүлдэг эмч мэрэгжилтэй ердийн нэгэн залуу байсан. За Махмуди Иран дахь гэр бүл хамаатан садан дээр очиагүй 10 жил болсон бөгөөд хаяа эгчтэйгээ уцаар ярьдаг гэжээ. За эгч нь тэр үеэр нь бол Иранд ирээч гэж их ятгадаг. Эхнэр нь басан Махмудиг гэртээ хараад Иран руу очиод гэрийнхэнтэйгээ уулзчаад ир гэж хэлэх боловч Махмуди манай эгч болон хамаатнууд маань бид нарыг цогтон нэрээсэй гэж хүсэж байгаа. Манай охиныг харахыг их хүсэж байгаа гэж хэлнэ. За энэ бол 1986 оны үйл явдал бөгөөд Иран дайнтай байсан үе юм аа. Эхнэр нь Махмудид Иран руу бид бөөндөө явж болохгүй. Тэнд дайн байлдаан болоод цагийн байдал хэцүү байгаа гэхэд нөхөр нь 2-7 хоног манай хамаатнууд дээр очиод буцаад Америкт ирээ л да гэж ятгах нь. Охин Махтоб нь цэцэрлэг нь амарсан байгаа. Ердөө 2-7 хоног явчаад л ирэх гэтэл нөхөр эхнэр нь зөвшөөрөхгүй байсан тул хамгийн сүүлийн аргаа хэрэглэж корон судраараа тангаргалъя. 2-7 хоног болцоход л буцаад ирнэ. Аюултай юм болохгүй гэдэг. Ингээд корон судраараа тангаргалсан болохоор эхнэр нь итгээд зөөлөрч хамтдаа гэр бүлээрээ Иран явхаар болноо. За ингээд Иранд буунгут нь цагийн байдал ороо бусгаа эн тэндгөө буутай хүмүүс солигсон тийм орчин нийгэм угтаа авдаг. За Махмудын гэр бүлийнхэн гэж бараг 20 хүн тосгоор ирсэн байдаг. Эмэгтэйчүүд нь хижаб буюу нөгөө толгоон альчуур хар өмсгөлтэй. Ингээд гэр бүлийнхэн нь Махмудыг тал талаас нь тэрч угтаа авна. Бэти мөн исламын шашинд улсад ирсэн учраас толгойдоо альчуур зүүсэн байна. Онгоцны буудлын дээр дөнгөж ирэхэд нь Махмудын гэр бүлийнхэн Бэтид өмсүүлэхээр хижаб болон нөгөө хар хувцсыг нь авчирсан байдаг. 86 онд Иран улс төрийн байдал дайн байлдаантай хэцүү байсан. Эмэгтэй хүн хижаб өмсөхгүй гадуур явбал баривчлагддаг байжээ. Ингээд Махмудын эгчийн гэрт тэд нар байрлахаар болж амьдрал үргэлжлэнэ. Шүнийн мөргөл нөхөр нь сууж ар гэрийнхэнтэйгээ их л жаргалтай байна. Нөхрийнх нь хувьд. Гэтэл нэг удаа Бэти урдураа нөгөө чолко гаргацсан альчуураа зүүцэн явж исэн чинь эргүүлийн хүн буу байрж хурж ирснээ үсийг нь нуух хэрэгтэй гэж шаарддаг. За гэртээ болохоор тэр исламын шашинтай улсууд бүгдээрээ эр эммээрээ хуваагдаад өөр газар дэвсээд газар хоолой тавиад иддэм билээ. Гэртээ хар хувцас өмсөөгүй байсан гэд нэг удаа Бэти Махмудын гэр бүлийнхэн загнуулна. Ингээд загнуулах үед нь нөхөр нь эхнэрээ гадаа гаргаж ирээд аргадна. За энэ үедээ Иранчууд секс хийснийхаа дараа усанд ордог. Бид нарыг ирээд халууцаад өдөрт 2-3 усанд ороод исэн чинь бид нарыг тийм олоодаа секс хийж байна гэж ойлгосон байна гэж ярьдаг. Иранчуудын хувьд мөргөлөө цэвэр ариун хийх ёстой байдаг учраас тэгэж дараа нь усанд ордог гинэ. За тэгээд Махмудын гэр бүлийнхэн өөрснийгөө Сиед гэж нэрлэдэг. За тэр нь бол исламын шашны бурхан Мухаммедийн шууд үргэлжлэнэ гэж бодож явдаг болохоор шүн бүр гэр бүлээрээ босч мөргөл үлддэг ажээ. Тэгээд Иранд ирээд 10-аад хонж байх үед нь нөхөр Махмудын эхнэртэй ингэж хэлдэг. Америкээс ирэхээс өмнөхөн Махмудын ажилтг эмнэлэг нь Махмудыг исламын шашинтай гэж гадуурхаад ажлаас нь халсан гэдэг. Тэгтэн Бэти нөхөртөө Америкт очиод өөр эмнэлэгт ажиллаж болно шүү дээ. Эсвэл очиод хууль бусаар халсан гэж шүүхэд өргөдлөө өгч болно гэдэг. За ингэж тэгсээр 14 хоног нь болоод Бэти охинтойгоо буцаж нисэхээр хувцсанараа чиндаамдаа хийж эхлэхэд нөхөр нь орж ирнэ. Араас нь нөхрийнх нь ах нь орж ирээд Иранаас гадагшаа нисэх гэж байгаа бол 3 хоногийн өмнө хил гайлд мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой гэхэд Бэти нөхөртэй хандан яагаад энэ талаар гэрийнхэн чинь чамд хэлээгүй юм бэ? Чи паспортуудаа янзлах ёстой байсан штэ гэхэд нөхөр нь хин ч энэ талаар сансангүй алдаа гаргажээ гэдэг. Гэтэл Бэти тэгвэл бид нар өнөөдөр онгоцны буудлаар очиод 3 өдрийн өмнө зөвшөөрөл авдгийг мэдээгүйгээд зөвшөөрөл өгтөл нь тэндээ хүлээд суугаад дараагийн нислэгийг хүлээх болно гэхэд нөхөр нь би чамд энэ талаар яаж хэлэхээ мэдэхгүй байсан юм аа. Гэхдээ би манай гэр бүлийг Иранд амьдраасаа гэж хүсэж байна гэдэг. Ингэж л Бэти нөхрөө өөрийг нь хуурж Иранд авчираад Иранд тэр чигээрээ үлдэх санаатай хуурсныг нь олж мэддэг. Тэгээд нөхрөө гуйж би ийм хөгжил багтаа улсад охиноо өсгөж чадахгүй. Бид хизээч Иранд ирээд байж болно шүү дээ гэж ятхыг оролдоно. Гэтэл нөхөр нь би исламын шашинтай хүн. Энд эмчийн хэрэг маш их байгаа. Бид энд байх хэрэгтэй гин.
Бэти уурлаад охин бит хоёр энд байхгүй гэд жаахан ширүүхэн хэлтэл нөхөр нь Бэтиг алгадаад би энэ улсын иргэн чи бол миний ихнэр бид нар энд байна гэж хэлээд өрөөнөөс гараа явна. Ингээд ер нь гэр бүлийн хүчирхийлэл эхэлж байгаа. Оройн хоол хүртэл Бэти өрөөндөө уйлж байгаад хоолны цагаар бууж ирэн их жахихын гэр бүлийн ахмадуудад би Америк руугаа буцмаар байна. Мүүдийн надад корон судраа бариад худлаа амлсан. Би гэртээ хармаар байна гэж ахмадуудаас нь гуйдаг. Гэтэл тэр гэртээсэн ах トゥ ус нь бүгд маш уурлаж Иран хэлээрээ түүний загнаж эхэлнэ. Ингээд тэднээс гуугаад бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон Бэти нөхрийнхөө мөнгнөөс өөртөө хэдэг авч нуудаг. Яг ингэснийхэн дараа нөхөр нь орж ирээд бүх банкны карт, машины түлхүүр, байрны түлхүүр зэрэгээ Бэтигээс хурааж авдаг. Бэти нөхөртөө уурлаж эсэргүүцэл үзүүлж хоол идэхгүй хэсэг байна. Тэгээд охинтойгоо хамт ануу руу саадгүй буцааж өгөөч гэж Иесус бурхандаа залбирч эхэлнэ. Нэгэн өдөр галтгоонд Бэти зогсож байсан чинь Бэтигийн ээж залгаад тэднийг ирэхгүй хэцүү байдалд байгааг нөхрөөс нь олж мэдсэн гэдгийг хэлээд Бэтид Америкийн элчин сайдын яам Тегеранд байха болсон юм байна. Швейцарын элчин сайдын яамны Америкийн хэсэг дээр очоорой гэж зөвлөнө. Тэгээд тэр элчингийн утсыг хэлж өгдөг. Яг тэр үед нь Махмудын ирж утсыг нь булааж аваад намайг битгий ичвтер байдалд оруулаад бай. Уцаар ярьж болохгүй, гэрээс гарч болохгүй гэж хэлнэ. Бэти ээжийнхээ хэлж өгсөн дугаараар ярихаар гэрийнх нь эзгүй үеэр галтгоондоо орж элчин рүү залгатал чангаар ярьж чадахгүй байсан болохоор цаанаас нь тасалчихдаг. Гэтэл яг тэр үеэр нь Махмудын нэг дүү хүүхэн хажууд нь зогсож байгаад Махмудыг товолцсон байдаг. Тэгээд Махмудын орж ирээд энэ гэрт болж байгаа бүхнийг манай гэрийнх нь надад мэдээлдэг тул бити тэнхтээд бай гэж хэлээд гараа явна. Тэгээд маргааш нь нэг боломж гарангууд Бэти охиноо аван таксинд сууж Швейцарын элчин сайдын яам руу очдог. Тэнд очиод Америкийг хариуцсан мэргэжилтэн дээр очиж уулзаад бид нар хаан ч унтсан яах вэ? Хэд ч унсан яах вэ? Америк руугаа буцхалсандаа маш их баяртай байна гэтэл элчингийн ажилтан өхөн юу яриад байгааг ч ойлгохгүй байна. Та нар энд үлдэж болохгүй гэхэд Бэти би нөхөрлөгөө очиж чадахгүй Америк руугаа буцмаар байна гэдэг. Нөгөө элчингийн эмэгтэй та Иран хүнтэй суусан уу гэсэн чинь тийм гэхэд Иран хүнтэй гэрэлсэн бол Иран хүн болдог хуйлтай. Ийш тийшээ явахдаа бичгээр нөхрөөсөө зөвшөөрөл авна. Хүүхдээ өөртөө авч явах эрх байхгүй. Салах тохиолдолд хүүхдийг чинь нөхөрт ч өгнө гэхэд Бэти бид нар элчин лөө арих гэж ирлээ нөхөрлөгөө очимооргүй байна гэсэн чинь элчингийн хүүхэн олон Америк эмэгтэйчүүд ийм байдалд байгаа. Та нөхөрлөгөө буцхаас өөр арга байхгүй. Танд бидний зүгээс тусалж чадах зүйл бол Америк руу уцаар яриулах болон захиагчин явуулж өгч чадна гэдэг. Ингээд Бэти охинтойгоо аргагүй байдалд орж буцаад нөгөө Махмудын эгчинд нь очдог. Махмудын эгч нь охиныг нэрэнгүүт нь булааж авахад Махмудын түүнийг зодож эхэлдэг. Тэрээр өөрийгөө хамгаалах гэж зүгээр гадуур алхах гээд гарсан гэхэд нөхөр нь хэрвээ дахин ийм юм давтагдвал би чамайг ална шүү гэж хэлдэг. Ингээд хэсэгтээ яхаа мэдхэ болсон Бэти нөхрийгөө аргадаж уучлах байдаг. Нөхрийнхээ арга авийг олоод байж байтал нөхөр нь нутагтаа эмчийн ажил тийм ч амархан олж чадахгүй байсан тул хамаатныхаа мууллаа буюу хүндэт ахыг гэртээ урьж цай болгодог. Тэр ах нь ирээд хооллож байхдаа Бэтиг чи корон судар уншдаг гэсэн үү? Англи хэл дээр явагддаг короны сургалтанд суух хэрэгтэй гэж хэлснээр Бэти сургалтанд сууж эхэлнэ. Анги дээр нэг Америк эмэгтэйтэй танилцаж найзалдаг. Тэр найз нь нөхөртэй нь хамт гэртээ хоолнд урьсан чинь тэр эмэгтэй нөхөр бас эмч байж таардаг. Бэти тэр бүсгүүтэй ярьж байсан чинь анх Америкээс Иранд ирэхэд маш хэцүү байсан. Тэгээд нөхөр нь түүнийг буцаагаад Америк явуулсан боловч бүсгүй хүүхдүүдээ санаад эргээд ирсэн тухайгаа ярьдаг. Мөн Бэтид Америкт байхдаа нөхөр нь огт гар хүрдгүй байсан боловч Иранд ирээд зоддог болсон талаар хэлдэг. Бэти нөгөө эмэгтэйгээс элчин рүү бичсэн захидлыг нь нууцаар хадгалж өгөхийг гуйна. Бэти энэ үед нөхрөөсөө гуугаад эгчээнд нь биш дүүгийнх нь нэлэх хүүхдийг нь хамт харалцаад дүүгэнд нь байя гэж гуугаа зөвшөөрүүлээд тэдний гэр бүлийнхэн дүүгэнд нь ирсэн байдаг. Ингээд нэг өдөр тэр дүүтэй нь хүүхдтэй нь хамт зах орж хүнс цуглуулах үедээ элчин рүү ярих санаатай төлбөртэй утсан тийх задгаа мөнгө байхгүй болохоор ойр авийн дэлгүүрээс мөнгө задлахыг гуйж явахдаа хувцас зардаг нэгэн дэлгүүрт англи хэл мэддэг нэг эрэгтэй хүнтэй танилцсан. Дэлгүүрийн эзэн эрэгтэй Бэтиг уцаар яриулж хэрэгтэй үедээ ирж болно шүү гэдэг. Уцаар элчингийн ажилтан Николтай ярихад нөхрөөсөө салбал ганцаараа явж болно, охиныг ч нөх боломжгүй гэж хэлдэг. Бэти охиноо яасан ч орхиж явж чадахгүй гэж хэлнэ. За ингээд охин Махтоб нь 5 нас хүрсэн болохоор тентхийн сургуульд явах болдог. Нөхөр нь Бэтиг ганцаар ингээд юр явуулахаа болцсон. Тэгээд нэг удаа дүүтэй нь хамт зах дээр явж байгаад
нөгөө хувцсны дэлгүүртэй хүн дээр ганцаараа арай гэж бултаж ороод байтал нэг эмэгтэйтэй нөгөөөр уулзуулдаг. Тэр эмэгтэй нь за чи зүхтах санаатай, Иранаас явах санаатай байгаа мó? Охинтойгоо зүхтаж аваад баригдах юм бол чамайг цаазаар авна шүү гэдэг. Тэгтээ манай ах зөндөө олон хүнийг Иранаас гаргахад тусалсан болохоор бид чамд тусалж чадах байх гэж бодож байна гэд утасны дугаараа өгөөд чэйжлэхийг хүсээд за уулзахыг хүсвэл энэ дэлгүүр дээр 3 дахь 4 дахь өдрүүдэд байж явах болно гэдгээ хэлээд салдаг. Гэртээ ирэхэд охин нь сургууль дээрээ өдөржин уйлсан болохоор нөгөө Махмудын бэйтийг маргаашнаас чи хамт очиж сургууль дээр нь цуг бай гэж хэлдэг. Тэгээд сургуулийн бүх ажилчид чамайг нүд салгахгүй харж байна гэдгийг санаараа гэдэг. Хэдхэн хоногийн дараа короныхаа сургууль дээр явж байтал нөгөө захиагаа хадгалуулдаг эмэгтэй нөхөр ирээд захиаг нь өгснөө чи нууцтай байж болохгүй. Нөхөртөө бүх нууцаа хэлэх хэрэгтэйгээд эхнэрээ хүүхнээс болтлон зодчихсон дагуулж ирдэг. Ирээд захиаг нь өгдөг. Ингээд дараагийн 3 дахь өдөр нь болоод сургууль дээр байж байхдаа нөгөө дэлгүүрлөө очиж Иранаас гаргаж өгдөг эрэгтэйтэй уулзахаар явна. Тэр хүн газрын зураг гаргаж ирээд Иранаас явах арга замын талаар тайлбарлаж өгдөг. Нэг зам нь Балучистан гэдэг газар руу онгоцоор яваад Пакистан орох. Дараагийнх нь хойгоор дамжин Оман руу завиар явах. Нөгөө зам нь хамгийн хэцүү Каркас уулаар дамжин Курдистан ороод цаашаага Турк руу гарах. Ийм 3 арга зам байгааг хэлж өгсөн. За хамгийн сүүлийнх нь арга зам нь яагаад аюултай вэ гэхээр хилийн дагуу их хэмжээгээр зэвсгэлсэн олон тооны харуулууд байнга харж байдаг гинэ. Төлбөрийн талаар асуухад нөгөө Хусын Америкт очисон хойно надад төлж болно. Доллараар байвал сайн гэж хэлнэ. Ингээд уулзчаад сургууль дээр иртэл нөхөр нь аль хэдийн ирж гисэн хүлээж байдаг. Тэгээ Бэтиг сургуулийн коридорт аимшигтайгаар зодно. Охиноо ч гэсэн мөн алгаддаг. Тэгээд нөхөр нь түүнийг ална гэд гэрлүүгээ таксигаар авч яваад ирэх үед нөхөр нь мөнгөө төлөх хооронд нь Бэтиг зүхтааж нэг утасны бүхээг олоод элчингийн Никол руу яриад Никол ирж тэр хоёр сургууль дээр ирж охиноо авах гэсэн боловч сургуулийн ажилтан өгдөггүй. Ингээд аргагүй болсон Бэти охин хоёр нөхрийгөө эртэл хүлээж агаад гэртээ ирнэ. Гэртээ иртэл нөгөө дүүгийнх нь гэр бүлийнхэн байхгүй болохоор нөхрөөсөө тэднийхэн хайцсан бол гэсэн чинь чи асуулт асуух эрх байхгүй гэж хэлнэ. Тэгээд Махмудын охиноо аваад Бэтиг тэр гэрт ганцаар ингэн үлдээгээд чойжлоод яваад өгдөг. Бэти охиндоо элчингийн эмэгтэйтэй уулзсан, ер нь хамт явсан газруудын талаар аавдаа ерөөсөө хэлж болохгүй шүү гэж сайн загсан учраас охин нь аав нь дахин асуугаад байсан ч хэлдэггүй. Маргааш нь нөхөр нь Бэтид ирж хоол хүнсний юм авчирч өгчхөөд эргээд цойшлоод алга болно. Яг тэр оройн Бэтигийн байгаа газар гадаа нь дэлбэрэлт болоод Бэти арай л оногдлгүй үлддэг. Ингээд нэг юм нөхөр нь ирж Бэтиг аваад явна. За ингэж тэгсээр 6 сарын хугацаа өнгөрнө. Махтобийн 6 насны төрсөн өдрийн баяр болдог. Дараагийн өдөр нь Бэти Махтобыг сургуульд нь хүргэж өгчхөөд нөгөө Иранаас гаргаж өгнө гэсэн Хусейнтэй уулзахаар явдаг. Хусейн гэртээ уулзаад явах Тегеранаас нэг газар руу нисээд дараагийн хурдны заваар хойг дээр очиод Оман руу очиод Америк элчин дээр очиж их нутагтаа очих талаар нь хэлж өгдөг. Үүнээс хойш бас хэсэг хугацаа өнгөрч 88 оны 1-р сар болдог. Энэ үед нөгөө Хусейн уулзаад хойгоор дамжиж явах маш аюултай болсон. Дайны зав усан онгоцууд ихтэй болсон. Нөгөө сонголт нь болох онгоцоор явдагт нь 1 сарын 29-ны өдөр нислэг захиалсан гэж хэлдэг. За Бэти нөхрийнхөө ажилуулж эхэлсэн эмнэлэгт нарийн бичгээр ажилладаг болсон байдаг. Тэгээд нэг өдөр Америкт дах ээж рүүгээ залгаад яртал аавынх нь биеийн муу байгаа талаар дуулгана. Нөхөр нь сонсцоод за чи очиод аавтайгаа уулз гэж хэлнэ. Тэгээд тэгтээ ганцаараа явна шүү гэж хэлдэг. Бэти би охингүйгээрээ явж чадахгүй гэхэд аав ч муу бэртэй чи ганцаараа яв гэдэг. Энэ талаар Бэти нөгөө Хусейнтэй уулзаж зөвлөгөө автал Хусейн чамайг явах юм бол Махмудын буцаач хэлээр оруулахгүй байхаа. Чи одоо охингүйгээрээ явах юм бол охиноо үүр далдна гэсэн үг. Тэгээд энд хөдөөний зарим аймгийн хүмүүс 9 настай охиныг бэр болгож өгдөг. Чи охиноо энд үлдээвэл үүр далдна шүү гэж хэлдэг. Ингээд гэртээ эртэл Махмудын гэртээ байж байдаг. Чамд 26-нд Америк явах тийз захиалсан шүү гэж Бэтэд хэлдэг. Гэтэл энэ үеэр нуц дуугарч эмнэлэг дээр нь яаралтай хүн ирсэн болохоор нөхөр нь туслахаар явхаар болж гэртээ байгаа 3 эгчтэй охин эхнэр хоёрыг нь харж байхыг захидаг.
Гэтэл Азар зурагтаар нь Ираны удирдагч гарч эхлэхэд гэрт байсан 3 эгч нь зурагтаа хараад шүтээ тасралтгүй үзэж эхэлдэг. Энэ үеийг алдлгүй ашиглах хэрэгтэй гэж бодоод Бэти охиноо дагуулад гараад явна. Гараад Хусейн руу залгаад гэрт нь очдог. Ингээд 29-нд онгоцоор явах байсан төлөвлөгөөнд бүтлгүүтээд яаралтай Иранаас гарахаас үр аргагүй болдог. Тэгээд Хусейны зөвлснөөр нөхөрлөгөө залгаад залхтал нөхөр нь гэртээ эргэж ирэхгүй бол чамайг цагдаад өгнө гэдэг. Тэгэхээр нь Бэти би тэгвэл эмнэлгийг чинь хууль бус гэдгийг цагдаад хэлнэ гин. Ингээд нөхөртөөгөө маргааш 11-ээс 12 цагийн үед эсвэл 6-аас 8 цаг үед хуульчтайгаа хамт уулзна гэж хэлээд цаг хождог. Ингээ яаралтай болсон учраас хамгийн аюултай гэсэн замыг нь сонгож Турк руу явах аяллыг нь сонгохоос аргагүй болсон. Хусейн болон түүний дүүнэр Бэтиг охинтой хамт машинд суулгаж өгнө. Ингээд Бэти Хусейны зохицуулсан хүмүүстэй уулзаж дамжин явсаар уул хадар олон хоног алхаж бэрхшээлийг туулж Туркт очоод Америк элчин сайдын яамн дээр очисноор кино маань дуснаа. За та бүхэнд энэ хүртэл сонссонд баярлалаа. Та бүхэн маань энэ дугаар таалагдсан бол лайк дараарай, суугийн маань дэмжиж subscribe хийгээрэй. Баярлалаа баяртай.